Кино нөхрөө алдаад удаагүй байгаа Жессика хэмээх нэгэн эмэгтэй хамаг тавилга идэх чиргүүлэндээ ачаад машинтайгаа аялалд гарахаар бэлдэж байгаагаар эхэлнэ. Тэр ууг шуудлаа жаахан ч гэсэн мартаж амьдралаа шинээр эхлүүлэхийн тулд 4 хоног аялж хүрэх шинэ газар руу нүүж байгаа нь тэр байв. Ингээд Жессика машиндаа суун GPS-ээ асаагаад замдаа гарч аажмаар хотоос холдон хүн хөдөлгөөн багтаа уулын замаар явж эхэлнэ. Эхэндээ ч бүх зүйл хэвийн Жессика аюу тайвнаар замаа үргэлжлүүлж байтал урд нь явж байсан хар машин гинт удааширч ачирхалтай ашиглаж эхлэх ба машин хэтэрхий удаан яваад байсан тул Жессика гүйцэж төрүүлэх гэж оролдоно. Гэхдээ түүнийг хурдаа нэмэх болгонд өнөөх машин ч хурдаа нэмэн өмнө оруулахгүй байсан ба тэр хідэн удаа оролцсны эцэст золтой л өмнөөсөө ирсэн ачааны машинтай мөргөлчихгүйхэн шиг өмнө нь орж амждаг. Гэтэл өнөөх гайтай хар машин түүнээс салахгүй дагаж хойноос нь гүйцэж ирээд учир зүггүй чигнаалтаж зүрхийг нь амаар нь гаргачих шахдаг ба азар тэд удалгүй замын уулзвар дээр салж Жессика ч тайвшран гүнзгий амьсгал авахар замын хажуу руу гарч зогсдог. Оройн Жессика машиндаа бензин авахар шатхуун түгээх станц дээр зогсож банка дүүрэнгээ автагаа утсаар ярих бөгөөд тэдний ярианаас Жессика ээжтэйгээ тийм ч сайн харилцаатай биш болох нь мэдэгдэнэ. Түүнийг утсаар ярин зогсож байтал өнөөх гайтай хар машин яг л араас нь дагаад байгаа юм шиг шатхуун түгээх станцын ойролцоо ирж хажуугаар нь өмөрөхөд айсан Жессика ч бушуухан тэндээс хөдлөн явдаг. Ингээд Жессика шүнийг нэгэн дэм буудалд өнгөрүүлэхээр шийдэж өрөө авах ба түүнийг өрөөндөө байхад нь ээж нь залгасан ч тэр утсаа авдаггүй. Жессика унтахаасаа өмнө нөхөртөөгөө хамт ахуулж байсан зургнуудаа харж хайртай хүнтэйгээ хамт ад жаргалтай байсан мөчүүдээ эргэн дурсаж ихэд гуниглана. Маргааш өглөө нь тэр буудлаас гараад машиндаа суун замаа цааш үргэлжлүүлэх гэж байтал нэг сахалтай эрэгтэй ирээд цонхыг нь тогших ба өнөөх эрэгтэйч яриа өдөн өөрийгөө түүнийг дагаад байсан хар машины жолооч гэж танилцуулдаг. Үүнийг сонсоод Жессика ч тавгүй болж харин сахалтай ир утсаараа мессеж бичиж байсан болохоор юу болсныг сайн анзаараагүй гэх мэтээр шалтак тоочно. Улмаар сахалтай ир Жессикагаас энд ойрхон амьдардаг эсхийг нь хаашаа явж байгааг нь шалгахад Жессикад нэг л сэвтээснэгдэх ба тэр яриагаа хурдхан дуусгаад тэндээс хөдлөн замаа хөөдөг. Жессика хотоос улам бүр холдож ойн замаар орж хэсэг явсныхаа дараа замын голд зогссон өнөөх хар машинтай дахиад л таарах ба Жессика ч айж машиныхаа хаалгануудыг түгжээд өнөөх сахалт эрийг ирэхэд цонхоо доош буулган юу гэж хэлхийг нь сонсно. Нэг гар нь гимтсэн бололтой гипс зүүсэн сахалт эр машин гинэт эвдрээд унтарчихсан болохоор ойролцоох шатхуун түгээх станц руу хөргөж өгөхийг гооход Жессика өөрөө шатхуун түгээх станц руу яваад түн рүү тусламж явуулъя гэж хэлдэг. Гэтэл сахалтын царай барайж заавал өөрөө хамт явмаар байна гэж зүтгэхэд Жессикад энэ нь ихэс ичгтэй санагдаж тэр ч шуудхан л түүнийг орхиод машинаа жолоод нь тэндээс явдаг. Ингээд шүн болсон хойно Жессика өөр нэг шатхуун түгээх станц дээр ирээд хэсэг амарч гадаа тамхилж байтал ээж нь залхахад Жессика эцэст нь утсаа аваад нөхрөө мартахын тулд хотоос хол өөр газар руу явж байгаа гэдгээ тайлбарлана. Түүнийг утсаар ярин зогсож байтал дахиад л өнөөх гайтай хар машин ирж дэрэгдэн зогсоход Жессика ч бушуухан тамхиа хаяад машин руугаа явах ба сахалт ир түүнийг дагаад байгаа гэдэгт итгэлтэй болдог. Сахалт ирч машинаасаа буун түн рүү алхахад Жессика ирж амжихаас өмнө машинаа асаан тэндээс хөдөлсөн ч нэг цагаан машин өмнө нь гарч ирснээр тэр хүлээхээс өөр аргагүй болно. Энэ зур өнөөх гайтай ирч түн дээр ирээд зүгээр л бие засахаар зогссон байхад нь Жессикаг ямар ч шалтгаангүйгээр зүхтаалаа гэж гоншгоноход Жессика ч түүнийг тоолгүй цагаан машиныг хөдлөхөд тэндээс бушуухан явдаг. Ингээд тэр хамаг хурдаараа давхиж эхэлсэн ч машиныхаа толинд араас нь хар машин дагаж байгааг олж хараад маш их айж 911 рүү залгадаг. Тэр утасны операторт араас нь сэжигтэй машин дагаад байгаа талаар хэлэхэд операторч Жессикагийн байршлыг асуух бөгөөд Жессика өөрийнхөө яг хаана байгааг мэдэхгүй байдаг. Энэ хооронд өнөөх хар машин араас нь улам хурдлахад Жессика үнхэлцгээ хагартал айсан ч машин хажуугаар нь дахин өнгөрч өнөөх сахалтын машин биш байсан болж таарах ба Жессика ч тайвшран тусламжийн дугаарт андуурснаа хэлээд утсаа тасалдаг. Ингээд тэр замаа цааш үргэлжлүүлж байтал гинт жолооных нь удирдлага алдагдаж машин нь замаас гарч зогсох бөгөөд Жессикаг машинаасаа бууж харахад чиргүүлнийх нь нэг дугуй хагарсан байдаг. Асаас өнөөх хар машин ирж яваа харагдахад Жессика ч маш их айж сандран чиргүүлээ машинаасаа салгаад машиндаа суун асаах гэж оролдсон ч хэтэрхий оройтсон байдаг. Түүнийг машинаа асааж амжихаас өмнө сахалт ирээд жүжиглэж залхсан бололтой шуудхан л цонхыг нь хаглан машинд нь орж ирэхэд Жессика түүнтэй хэсэг тэмцэлсэн боловч сахалт ир хүчээр илүүрхэн түүнд тайвшруулах тариа тарина. Маргааш нь Жессика төмөр сараалжин цонх болон өргөстэй хашаагаар хүрээлүүлсэн хов хоосон өрөөнд ганцаараа сэрдэг. Тэр хөлийн чимээ сонсоод цонхон дээр очиход сахалт ир байх ба Жессика ч өөрийг нь сулахыг гун хашгирахад сахалт ир түүнийг чимээгүй бай гэж догчхоод алга болдог. Оройн сахалт гарч идэн барьсаар өрөөнд орж ирэхэд Жессика ч түүнээс өөрийг нь тавьж явуулахыг гуйж мөнгө хүртэл санал болгосон ч сахалт түүнд чи ингэж гуйсан анхны эмэгтэй биш гэж хэлснээр тэр үнэндээ цуврал алуурчин болох нь тодорхой болно. Ингээд сахалт түнд хувцаа тайл гэж хэлэхэд айсан Жессика ч би ариун цэврийн өрөө ормоор байна гэж хэлээд зүхтхийг оролдоход сахалт түүнийг барьж аваад өрөөний голд авчран нүрийг нь илнэ.
Дараа нь сахалт Джессикагийн таблет дээрээс түүний нөхөртөөгөө хамт аз жаргалтай байсан бичлэгийг үзэж Джессикаг хормын бөгжөө хүзүүндээ зүүснийг хараад нөхрөөсөө салсан эсхийг нь асуудаг. Джессика эхлээд хариулахаас татгалзсан ч эцэстээ сахалтын сүрдүүлгээс айж нөхөр нь амиа хорлсон талаар хэлдэг. Маргааш өглөө нь Джессика шуудхан л хаалган дээр очиж онгойлгох гэж оролдсон боловч амжилтгүй болох ба тэр цоожны нүхээр хараад түлхүүр нь хаалганы нөгөө талд зоолтой байгааг харна. Улмаар тэр өрөөний хананд байсан хадаасыг хамаг хүчээрээ суглан авч түлхүүрийг хадаасаар түлхэн цамцан дээрээ унгаагаад хаалгыг онгойлгон тэндээс гардаг. Ингээд түүнийг яг байшингаас цухтаах гэж байтал сахалт дэлгүүрээс буцчирч таарах ба сандарсан Джессика чүүгэнд орчногдсон хаалганыхын завсраар сахалтыг түгшин ажиглана. Сахалт гэртээ орж ирснийхээ дараа ширээнд суун гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярих бөгөөд өнөөх гаж донтой цуврал алуурчин үнэн хэрэгтэй ихнэр хүүхэдтэй болж таарна. Тэр охинтойгоо яг л энгийн нэг аз жаргалтай аав шиг яриад аавд нь ажил гарчихсан удахгүй хэд хоногоос очно гэж ээжтэй хэлээрээгээд утсаа тассныхаа дараа Джессикагийн байсан доод давхрын зойрны өрөөлөө буудаг. Харин Джессика энэ боломжийг ашиглан байшингаас гарч хар хурдаараа гон зүг рүү цухтаадаг. Удсан чгүй сахалт Джессикагийн цухтаасныг мэдээд араас нь хөөж эхлэх бөгөөд Джессика энэ үед хамаг хурдаараа гүйж яваад халтарч унтал хөл нүцгэн байсан учраас хөлдөн жижиг мөчөр зогтчихсан байдаг. Тэр хүчээр мөчрийг суглан авч өвдсөндөө хашгирахыг нь сонссон сахалч түүний байршлыг мэдэж аваад араас нь хөөнө. Джессика хөлдөө шархтаж доголсон хിവэр цааш цухтаасаар голын ирэг дээр ирэх бөгөөд сахалт ирж араас нь гүйцэж ирсэн тул өөр цухтах газаргүй болсон Джессика гол руу өсрөн ордог. Ингээд тэр хүчтэй урсгалд түрэгдэн явсаар азар живчгэлгүй голын нөгөө ирэг дээр гарч нэг мод олж аваад таяг болгон тулж цааш алхаж байтал гинэд хөлийн чимээ сонсогдно. Айсан Джессика ч модны ард нуугдаад өнөөх хөлийн чимээг ойртон эрэхтэн мөчрөөрөө цогтол энэ нь ердийн нэг анчин өвгөн байж таарах ба Джессика түнд алуурчин араас нь хөөж байгаа тухай хэлээд утсаараа яриулахыг гуйна. Өвгөн түнд утсаа өгсөн боловч Джессика өвгнийг мөчрөөр цохихдоо утсыг нь цохиод эвдэлчихсэн учраас ажиллахгүй байдаг. Ингээд анчин өвгөнч Джессикаг дагуулan машин дээрээ очиж түнд эхнэрийнхээ гутлыг өмсүүлээд тэд машинд нь суун тэндээс хөдөлж өвгөн Джессикаг тайвшруулан түнд хачиртай талхнаасаа хүртэл өгнө. Гэтэл хэсэг явсны дараа тэдний замыг нэг том мод хааж Джессикач маш их айх ба тэднийг модыг холдуулах гэж оролдож байтал сахалт машинтайгаа тэдэн дээр хурж ирдэг. Улмаар сахалт Джессикаг өөрийнхөө охин дүүгээд сэтгцийн өвчтэй учраас гэрээсээ цухтаачихсан гэж худлаа ярихад өвгөнч түнд итгэж эхлэн сахалт Джессика дээр очиод түүнийг хүчээр барьж авах гэж оролдоно. Энэ бүхнийг харсан өвгөн дахин эргэлзэж сахалтад буугаа тулган Джессикаг тавихыг шаардахад сахалт хэлснээр нь хийх ба өвгөн сахалтын үнэн хэлж байгаа эсхийг цагдаа руу залгаж шалгахаар түүнээс утсыг нь асуудаг. Гэсэн ч сахалт өвгөн рүү дайран түүнийг хид цохиод өөрийнх нь буугаар буудаж алдаг. Энэ зур Джессикач ой мод руу цухтааж одоо буутай болсон сахалт түүний мөрөөр хөөх бөгөөд тэднийг муур хулган болон хөөцөлдөж байх зур шүн болж хүчтэй адар бороо орж эхэлнэ. Джессикач нэгэн том хадны араар орж нуугдан харин сахалт тэр хаваар гарч идэн тусган түүнийг хайх бөгөөд хэсэг хугацааны дараа Джессика аюулгүй боллоо гэж бодоод нуугдаж байсан газраасаа гарахад сахалт ойрхон байсан болж таарч түүний мөрлөө боддог. Джессика амьд үлдэхийн тулд шархаач тоолгүй цухтаасаар бутнууд дунд орж нуугдах ба сахалч түүнийг нуугдсан газраас нь гаргаж ирүүлэхийн тулд олон янзаар оролдож чангаар хашгиран үгээр идэж байснаа амжилт олоогүй тул эцэстээ уурлан тэндээс явдаг. Маргааш өглөө нь Джессика ой модон дунд сэрэх бөгөөд түүнийг ой модоор бидчин алхаж байтал сахалт машинтайгаа анчин өвгний цогцыг булахаар ойд ирнэ. Түүнийг нүх ухаж өвгний цогцыг булахаар явсан хогуур Джессикач машинд нь симээрхэн ороод түүнд тус болчмоор ямар нэгэн зүйл хайж эцэст нь сахалтын гар утсыг олдог. Гэтэл яг энэ үед сахалт өвгний цогцыг болж дууссан тул Джессикач хурдхан шиг машины суудлын арлуу орж нуугдах бөгөөд энэ хооронд сахалт буцаж ирээд машинаа асаан тэндээс хөдлөнө. Харин Джессика дугуйны түлхүүрээр биеэ зэвсэглээд сахалтын утсаар 911 рүү залгасан боловч чанга ярьж чадахгүй учраас олигтой зүйл хэлж чадаагүй байтал сахалт утас нь алга болсныг анзааран хайж эхэлдэг. Тэр утсаа олж чадаагүй тул машинаа зогсоон дахин хайж эхлэх бөгөөд Джессикаг олж харах нь цаг хугацааны л асуудал болсон тул Джессика шуудхан сахалтын араас дайран түлхүүрээр цохиж эхэлнэ. Сахалч машинаа асан галзуу юм шиг давхиж энэ зураа Джессикаг хутгаар хутгалах гэж оролдох ба Джессика гарыг нь цохон хутгийг нь унгааж улмаар хоолойг нь түлхүүрээр боож бугууруу нь хутгаар дүрэхэд сахалч жолоодлогоо алдаж тэд машинтайгаа онхолддог. Хэсэг хугацааны дараа Джессика онхолдсон машинаас мөлхөн гарч ирээд хөвтөж байхдаа дээгүүр нь нисдэг тэрэг явж өнгөрөхийг олж харан аврагдах найдвар төрнө. Ингээд тэр арай гэж хамаг хүчээ шавхан босож алхсаар ойн цорхоод ирэх ба энэ хооронд сахалт чухаан орж машинаас гарч ирж байгаа харагддаг. Харин Джессика сахалтын утсаар эхнэрлүүн залган нөхөр нь үнэн хэрэгтэй ажлын томилолтоор явж байгаа биш, харин эмэгтэйчүүдийг хулгайлж амийг нь хөнөөдөг гаж донтой цуврал алуурчин болохыг илчлэнэ.
Тэр сахалтыг түүний араас ирэхэд утсыг нь спикер дээр нь тавиад эхнэрт нь хамаг үннийг нэлчилсэн гэдгийг хэлэх ба Джессика сахалтын эхнэрт өөрийнхөө бүтэн нэрийг хэлээд хэрвээ тэр маргааш өгсөн байвал энэ нөхрийнх нь хийсэн хэрэг гэдгийг захидаг. Галуурчин ир Джессикагийн энэ үйлдэлд маш их уурлан Джессика түүн рүү утсыг нь шидэхэд шууд л салгаад одоо түүнд алдах зүйл байхгүй болсон учраас Джессика руу уурлан дайрна. Ингээд тэд хэсэг тэмцэлцсэний эцэст Джессика түүнийг эз рүү хутгалж галуурчин ч аажмаар амьсгал хураах бөгөөд Джессика ч туйлд чадран газарт дэшээ харан хэвтэх ба нисдэг тэрэг түүнийг авахар ойртон ирж байгаагаар кино төгсдөг.